Сайн бацхан хүүхдүүд ээ. Сайн хүүхдүүд. Чи яг доход сайн бацхан хүүхдүүд ээ. Ингээд хүүхдийн цуглаа маань эхэлж байна. Бүгдээрээ хамтдаа баяр хөөртэйгээр эзнийгээ магтцгаая. За ингээд хамтдаа эзнийг магтсан хүүхдүүдтэй баяр хүргье. Тогсоо. Өмнө цуглааны маань сургаалын цагаар бид нар юу үзлээ? Бид нар чинь сайхан сэтгэлтэй самар хүний талаар нэгэн түүхийг үзсэн тий. Тэрэн дээрээ бид нар нөгөө нэг юуг сурсан бэ гэвэл бид нэр хүнд туслах нь ямар чухал болох, сайхан сэтгэл гаргах нь ямар гоё болохыг сурсан. Чи ингээд өнгөрсөн 7 хоног хүмүүс тусалв уу? Би тусалсан шүү дээ. Би аягаа угаасан, хогоо шүтсэн, бас би өдөр болгон ороо ухраасан, би бас хичээлээ хийсэн. Би бас яг ингэж тусалсан. Аав ээжийнхээ үгэнд бас маш сайн орсон. Харин хүүхдүүд та нар минь аав ээжийнхээ үгэнд орж тэдэнд тусалсан гэж найдаж байна. Харин одоо бүгдөө энэ 7 хоногийнхоо сургаалын цаг руу орцгоё. Хүүхдүүдээ та бүхэндээ өнөөдөр багш нь нэгэн гоё түүхийг хуваалцъя. Энэ түүх маань Давидын талаар байгаа. Давид маань 7 ахтай аавда туслаад хөдөө хонь хариулдаг нэгэн хүүгийн тухай та бүхэндээ хуваалцах байгаа. За энэ хүүг Давид гэдэг байжээ. Давид маань аавда туслаад хөдөө хонь хариулангаа хөгжим тоглонгоо бурханд залбирдаг цаг гаргадаг байж гинэ. Тэгээд Давидын нутагт тэр үед болохоор дайн дажин их байж гинэ. Давид маань ах нартаа хоол хүргэж өгөхөөр нэгэн өдөр хуаран дээр очиж гинэ. Хуаран дээр очиж байх үед аврах бит буюу Голиот гэдэг Давидыг бодвол 10 дахин өндөр энэ хүн маань Давидын нутгаас нэг хүнийг дайн дуудаж гинэ. Хэрвээ та нарын дундаас нэг хүн гарч ирээд нэг хүн надтай тулалдаад ялах юм бол та нар бидний боол, ялах юм бол би та нарын боол болъё. Харин ялагдах юм бол та нар манай боол болоорой гэж хэлж гинэ. Яг тэр үед Давидын ах нар маш их айж гинэ. Тэгэл ард түмэн маш их айгаад
айсан байж гинэ. Тэгээд Давид тэр үед хаан дээр очиод хаантан минь би энэ хүнтэй тулалдъя гэж хэлэхэд хаан маш гайхад хүүе чи ийм залуу байж иж ийм том өөрөөсөө 10 дахин том ийм залуутай тулдах гэж байгаа юм уу гэж асуухад Давид маань маш зоригтойгоор бурхан надаа хүч өгдгөө. Би хөдөө мал маллаж байхдаа миний хонин дундаас нэг хургийг арслан юм уу баавга авч явхад би түүнийг хөөж гүйцээд тэдрийг ялах хүчийг бурхан надад өгдөг гэж хэлэхэд хаан түүнд за хүмүн бурхан чамтай хамт байгуултугай гэж хэлээд явуулж гинэ. Давид голын ирэг дээр очиод дүүгүүртээ зориулаад 5 ширхэг чулуу голын иргээс авангаа бурхан тандан залбирчээ. Бурхан минь ээ, та надаа арслан болон баавгаг ялах хүчийг өгж байсан шигэ одоо ийм том авраг биет Голиатыг ялах хүчийг өгөөрэй гэж түн залбирч гинэ. Энэ авраг биет Голиаттай тэмцэлтэхээр Давид очиод ийхүү хэлжээ. Чи над руу жад илт барин ирж байгаа бол би чам руу түмэн цэргийн эзэн бурханыхаа нэрээр очиж байна гэж хэлээд дүүгүүрдээд ялцчихжээ. Ингээд өнөөдрийн сургаалын цаг минь дуустал байна. Гэхдээ хүүхдүүдээ та бүхэн Давидаас сурсан зүйлээ санаж агаарай. Бид нар ямарч хэцүү зүйл болсон чадахгүй зүйл хэрвээ гарч ирэх юм бол танаа бурхандаа хандан залбираад бурханаас хүч чадлыг бурханаас мэрэгэн ухааныг гуйцгаадаг мундаг хүүхдүүд болцоогоорой заа юу. Тэгэд ингээд өнөөдрийн номлын цаг маань дуусч байна. Дараа 7 хоногт уулзцгаая. Баяртай. Ийм том Голиатыг ийм жижигхэн Давид яаж ялсан юм болоо? Сая чимгээ өгч маань хэлсэн шүү дээ. Бурхан Давидтай хамт байсан учраас Давид Голиатыг дийлж чадсан баггүй юу? Тэгэхээр бурхан бид нартай ч бас байн хамт байдаг бах нэ? Тэглэв ах уу? Нэрээ чи өнгөрсөн 7 хоногийнхоо ишлэлийг санаж гин үү? Санаж байна. Би өнгөрсөн 7 хоногийн ишлэлийг чийжилсэн шүү дээ. Ямар ишлэл? Матай 22:39 дугаар ишлэл байсан. Тэгээд харин удаах нь хөршөө өөрийн адил хайрлт гэсэнтэй адил юм а гэсэн ишлэл байсан. Чи ямар сайн цээжилсэн бэ? Манай хүүхдүүд ч гэсэн цээжилсэн болов? Бүгдээрээ хамтдаа нэг хэлэх үү? За би таалыг чи хэлээрэй. 1 2 3 и. Харин удаах нь чи хөршөө өөрийн адил хайрлт гэсэнтэй адил юм а гэсэн ишлэл. За тэгвэл энэ 7 хоногт ямар ишлэл цээжлэх вэ гэхээр бүгдөө ишлэлийгээ цагаар орцгоё. За бөөнөрөө өнөөдрийнхээ ишлэлийг цээжилцгээе. Өнөөдрийн ишлэл маань Филиппой 4:13 гэдэг ишлэл байгаа. Филиппой 4:13 надад хүчийг өгөөч түүгээр би бүгдийг хийж чаднаа. За бөөнөрөө энэ ишлэлээ хөдөлгөөнтэй чийжиж үзийдэх үү? За надад хүчийг өгөөч түүгээр би бүгдийг хийж чаднаа. За хүүхдүүдээ дахиад хамтдаа нэг удаа хийгээд үзье. За надад хүчийг өгөөч түүгээр би бүгдийг хийж чаднаа. За хүүхдүүдээ энэ ишлэлээ сайн тогтоогоорой. Надад бүхнийг өгөөч түүгээр би бүхнийг надад хүчийг өгөөчтэй. Тэгвэл надад хүчийг өгөөч түүгээр би бүхнийг хийж чадна. Филиппой 4:13. Тийш дээ. За одоо тэгвэл хоёулаа хамтдаа хэлэх үү? За тэгье. Хүүхдүүдээ та нар ч гэсэн бид нартай хамт зэрэг хэлээрэй. За 1 2 3 и. Надад хүчийг өгөөч түүгээр би бүхнийг хийж чадна. Филиппой 4:13 дахь ишлэл. За ишлээ сайн цээжлээрэй. Йоо, түрүүнээс суудсан чинь бүр ядарчихлаа. Би нэрээ
өнөөдрийн сургаалтай холбогдлолтой нэг дасгал мэднэ шүү дээ. Би чам зааж өгөө. Тэгэж. Хоёлаа тэгж. Хоёул ийшээ зайруу гарч байгаа нэг дасгал. За тэг. За хөлдөө мөрний хэмжээтэй зааваад. За гараа ингээд. За. Ийм жижигхэн Давид ийм том Голиотыг дүүгүүрээрээ онцгчээ. Гоё юм уу? Гоё юм. За одоо хүүхдүүдтэйгээ хамт хий. Хүүхдүүдээ цуг хийгээрэй. За ийм жижигхэн Давид ийм том Голиотыг дүүгүүрээрээ онцгчээ. За бид нартай хамт байсан баярлалаа. Цуглаандаа суусан бүх хүүхдүүд минь эх 7 хоног сайн хэрэгжүүлээрэй. Баяртай. Баяртай.